Тухай хууль орж ирснээр ингээд дагаад 90 гаруй хуулинд нэмэлт өөрчлөлт орохоор байгаа. За тэгээд ер нь нөгөө нэг энэ зөвшөөрлийг хараад байхаар энэ бүрдүүлэх бичгээр тэгээд бас нэлээд том хэсгийг бүх төрлийн зөвшөөрөл дээр эзлээд идэг. За тэгээд тэрийг нь харахаар болохоор бол тэр нь төрийн байгууллагаас ч авах бүрдүүлэх бичгээрэнт байна. Хувийн байгууллагаас ч авах бүрдүүлэх бичгээрэнт байна. Яг зөвхөн би энэ дээр нөгөө энэ ажлын хэсгээс нэг асуух гэдэг зүйл юу вэ гэхээр жишээлбэл одоо иргэн хүн байлаа гэхэд ямар нэгэн зөвшөөрөл өсөнгөө тэрийг нь одоо төрийн байгууллагатай байгаатай холбоотой мэдээлэл байж болно. Эсвэл одоо банкнаас дансны үлдэгдлээ авчирч гэдэг юм уу? Эсвэл нэг лавлгааж байдаг ч юм уу? Ийм мэдээлэлүүд байна. Тэгэхээр нэг ийм Mongolia аппликейшнаараа дамжуулаад иргэн хүн одоо тэр тухайн зөвшөөрлийн процесстэй холбоотойгоор төрийн болон хувийн байгууллагаас өөрийнхөө хувийн хүнийхээ нэр дээр авах гэж байгаа тодорхойлолт лавлгаагаа энэ одоо зөвшөөрөл өгч байгаа байгуул руу явуулаад өгнө гэдэг юм хүсэлтийг явуулаад тэр нь ийм Монголиор процессыг автоматар явдаг энэ хэсгийг ер нь одоо энэ зөвшөөрлийн тухай хуулийн дээр хэр нарийн тусгасан бэ гэдэг нэг ийм асуулт байна. За хоёрдугаарт нь болохоор байгууллагуудын хувьд бас адилхан. Байгууллагууд бол одоо зөвшөөрөл өсөж байгаа шүү дээ. Тэгвэл байгууллагын хувьд одоо жишээлбэл яг за ийм Монголиа биш байлаа гэхэд одоо тэр e-бизнес гэж яриад байгаа тэр платформ чинь одоо эдгээр энэ мэдээллүүдийг ингээд шууд автоматар хоорондоо солилцоод өөрөөр хэлбэл тухайн байгууллагыг тэр байгууллагад гаргасан ийм хүсэлтийн дагуу одоо төрийн ийм байгууллагаас эсвэл ийм арилжааны ийм банкнаас ч гэдэг юм уу эсвэл одоо хувийн одоо ямар байгууллагатай эсвэл тэр мэргэжлийн холбоотоос ч гэдэг юм уу энэ одоо зөвшөөрлийн хүсэлтийн дагуу бид энэ тодорхойлт лавлгааг хөргүүлж гинэ гэдэг талаар ингээд ажилдаг ийм нэгдсэн ийм систем бий болох тал дээр ажлын хэсэг маань ер нь хуулийнхаа төсөл дээр юу тусгасан байгаа вэ гэдэг ийм асуулт байна. За асуурын гавыг сайд хариулъя. За ер нь зөвшөөрлийн хууль 2022 онд батлагдсан хуулиар бол ер нь бид нар за хэд хэдэн шийдэл оруулсан байдаг. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг барьнаа гэдэг. Одоо төрд байгаа мэдээллийг нэхгүй байхаар хуульчилсан. Одоо зөвшөөрлийн хуульд бол орцсон байх. Гэтэл асуудал бас юу үсэд ингээд зөвшөөрлийн хууль бол нөгөө нийтлэг харилцаа зохицуулдаг. За аль нэг салбарын хууль байвал салбарын хуулинд давмгаалж үйлчилдэг болохоор бид нар нөгөө тэр салбарын хуулиудаа бүгдийг хүндэх шаардлага үүсэж байгаа. Тэр одоо бид энэ дагаж орж ирсэн байгаа 80 хууль дээр тэр нийтийн мэдээллийн тод байдлын хуулийг барих шаардлага тавигдана гэсэн үг. За эдийн засгийн хөгжлийн яам дээр хийгдэж байгаа захин платформ бол үндсэндээ одоо нөгөө хиймэл оюун ухааныг ашиглаж одоо нөгөө иргэн одоо төр за тэр аж ахуй нэг гэсэн хоорондын харилцааг нь зохицуулах бөгөөд төр нь одоо төрд байгаа мэдээлэл нэхгүй байхаар одоо ингээд процессыг эхлүүлдэг байхаар хуульчилсан. Одоо хуульчлаад тэр платформ хийгдэж явж байгаа гэсэн үг. За тэгээ нэгдсэн мэдээллийн санд бас бий болно гэсэн үг. Тэгэхээр уг нь бол таны яг ярьж байгаа асуул бүгдээ хуульд тусцсан. За аль нэг одоо даган өргөн баригдсан байгаас нөгөө дагах хуулиуд бол ороогүй асуудал бол бий. Тэгээ тэрийг нь одоо сүмөөрөө хилцүүлгийн явцанд оруулах шаардлагатад оруулаад тэгээ хуулийн хэрэгжилтийг одоо нэхэж шаардах ёстой засгийн газраас. За Сорон зам бол гүшүүн. Толгойлоо. За тэгэхээр ер нь эдийн засгийн хөгжлийн яам одоо нэгдсэн платформыг хөгжүүлж байгаа мэнэ гэж ойлголоо тийм ээ. Тэгэхээр одоо 2024 оны байдлаар ч юм уу одоо Монгол Улсын хэмжээнд зөвшөөрөл хүссэн нийт хүсэлт одоо ойролцоогоор хэд байсан. За тэр нь болохоор л одоо эдгээр нэгдсэн платформ ашиглалтанд орсноор хэд болж одоо хүсэлтийн одоо тэр явцыг айл шатанд явж байгаа ямар байгууллагаас ямар мэдээлэл татсан ч гэдэг энэ мэдээллүүд нь ингэж сайжирснараа одоо энэ зөвшөөрлийн одоо өгөх хурд тийм ээ одоо жишээлбэл өмнө нь зөвшөөрлийг дунджаар 30-д одоо өгдөг байсан бол тэр нь одоо 5 хоног болох гээд байгаа юм уу 2 хоног болох гээд байгаа юм уу тий. За нөгөө мэдгдлэр явдаг болсноороо ямар давуу тал үүсгэх гээд байгаа ингээд нэг юм статистик мэдээллийн хувьд одоо тодорхой тийм төсөөлөл байна уу? За хаан сарилгоо. 4 номер. Эдийн засгийн хөгжлийн яам зол заяа зөвшөөрлийн нэгдсэн сан хариуцсан ахлах мэргэжилтэн. Одоо бол зөвшөөрлийн нэгдсэн сан нийт 190 гаруй мянган зөвшөөрлийн бүртгэл мэдээлэл хийцэн байна. Түрүүн асуултанд нэмж хариулахад төрийн бусад мэдээллийн сангуудаас нийт 33 мэдээллийн сангуудаас мэдээллийг авч байгаа. Мэдээлэл солилцож байгаа. За тэгэхээр зөвшөөрлийн хэрвээ нэгдсэн сангаар явах юм бол нөгөө хугацаандаа олгодог байдал ч гэсэн бүгдээрээ засагдаад ингээд явах боломжтой болж байгаа. Одоогийн байдлаар 371 зөвшөөрлөөс 95-6% нь захин хэлбэр шилжүүлсэн байна. Цаашд одоо энэ хууль маань батлагдвал бас мэдгдлийг захин хэлбэр шилжүүлэхэд
бүх бэлтгэл ажлыг хангасан байгаа. За баярлалаа. За Санамзан болдог шүү. Тодруулъя. Эдийн засгийн хөгжлийн яамны улс сурч. Тэгэхээр одоо тэр платформ чинь ийм Монголиа дэрлүү ингээд иргэн руугаа шууд холбогдоод өөрөөр хэлбэл нөгөө нэг ийм Монголиас чинь за таны ийм мэдээлэл дээр ийм хүн ингээд ийм байгууллагаас ч юм хандаж мэдээлэл авсан байна гэдээ явдаг штэ. Тэрнтэй адилханаар одоо жишээлбэл яах нь тэр 371 зөвшөөрөлтөй холбоотойгоор нэгэнтэй холбоотойгоор таны мэдээлэл ингэсэн байх шүү гэдэг мэдээллүүд нэгээд дамждаг энэ хоорондоо уялдаатай ажиллагаанууд нь хийгдэж байгаа байна гэж ойлголоо. Зөв. За 4 номер. За бид нар угаасаа анханасаа системээ ухсрахтаа бүгдийг яг ингэж бодож хийсэн. Тэгэхээр одоо иргэний мэдээллийг төрийн байгууллага татаж авсан байлаа гэж бодох тухайн иргэний зөвшөөрлөлтөөр заавал татаж авч байгаа. Яг энэ хуулийнхаа нийтийн мэдээллийн ил дот байдлын тухай хууль болон хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг хангаж энэ систем маань хийгдсэн. Тэгээд тухайн зөвшөөрөл хүсэж байгаа иргэнээсээ аль болох төрд байгаа мэдээлэл авахгүй байхаар бид нар бүх програмчлалынхаа асуудлуудыг бүгд шийдсэн байгаа. Тий. Одоо энэ мэдээллүүд нь бүгдээрээ хийгдээд явж байгаа. Арилжааны банкын мэдээллийг бол одоо ямар нэгэн зөвшөөрлөөр одоохондоо бол шаардж байгаа тийм оруулаагүй. Хувийнхаа бол хийгээг байгаа. Зөвхөн төрд байгаа мэдээлэлээ бид нэр шууд авдаг байдлаар зохицуулж ийсэн.